За баярлалаа. Тэгэхээр хиймэл оюун ухаан бол шидэт саваа биш. Хиймэл оюун ухаан бол бидний ирээдүйч биш. Хиймэл оюун ухаан бол өнөөдөр юм аа. Тэгэхээр өнөө цагт хиймэл оюун ухаан гэж юу вэ гэдэг асуултын хариултыг хинч интернетээс олоод бол харцдаг ийм цаг ирсэн. За хиймэл оюун ухаан бидний ажил амьдралд хэрхэн нөлөөлөх түүний сайн муу үр дагавруудыг бол их ярьж байгаа. Бид бол ярихдаа хиймэл оюун ухаан яаж ажилдаг түүний үндэс суурь нь юу вэ гэдэгт бол бид онцгой анхаарах хэрэгтэй. Хиймэл оюун ухаан бол алгоритм, нейрон сүлжээ, за их хөгжлийн боловсруулалтад тулгуурлан ажилдаг. Тэгэхээр манай улсын хууль зүйн салбар дахь хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг ярихад мэдээж манай хуулийн байгууллагуудын цахимжилтын төвшин шууд хамааралтай. За үндсэн суурь дэд бүтцээ ярих хэрэгтэй. Өөрсдөх чадвартай стратеги төлөвлөгөө хүний нөөцөө ярих хэрэгтэй. За мөн цаана бас эрдэм шинжилгээ судалгааны мэрэгжлийн баг ажиллах гэх мэтээр олон зүйлийг ярьж болно. Тэгэхээр өнөөгийн манай хуулийн салбарын цахимжилтын нөхцөл байдлыг аваад үзэхэд бид бүгдээрээ бас тусдаа програм хангамж системийг хөгжүүлээд явсан. Байгууллага хоорондын уялдаа мэдээлэл солилцох интеграц бол бас сул байгаа нь бол үнэн. За гисэн хэдий боловч сүүлийн жилүүдэд манай хуулийн байгууллагууд цахимжилтыг шин төвшөнд хөгжүүлэхийн төлөө дор бүрний идэвхжүүлэн ажиллаж байгаа. Хууль эрх зүйн орчинд тодорхой хэмжээнд бүрдэж байгаа. Гэхдээ технологийн хөгжил үнэхээр хурдтай байна. Өнөөдөр дасан зохицоод урагшлах юм уу? Хоцроод үлдэх үү гэдэг асуултыг технологи биднээс өдөр тутам бүр цаг тутам асуудаг болчихлоо. Тэгээ өнөөгийн бидний нөгөө цахим нотлох баримт, тоон гарын үсэг, онлайн шүүх хуралдаан зэрэг энэ ойлголтууд маань бас нэг талдаа төдийлөн жигдрээгүй байхад дээрээс нь хиймэл оюун ухааныг одоо яаж хэрэглэх вэ гэдэг ийм асуулт бидэнд тулдсан. Тийм учраас бид энэ цогдроо сууж байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан бол анх үүссэн цагаасаа хөгжөөд дараагийнхаа хөгжлийн шат руу орчихсон. Энэ бол бодит үнэн. Тэгэхээр бид нэг талдаа техник хангамж, дэд бүтэц, хууль эрх зүйн орчин, за төсвийн хөрөнгийн ярихын нөгөө талд нь манай хуульч мэрэгчлэтнүүдийн маань хиймэл оюун ухааны талаарх мэдлэг мэдээлэл, ойлголт, хандлага, хэрэгцээ шаардлага нь юу байгаа юм бэ гэдэг нь бас чухал. За ингээд энэ талаар судалгаа хийж үзсэн. Хуулийн салбарын мэрэгчлэтнүүдээс судалгаа авсан. Судалгаанд 1879 оролцогч хамрагдсан. За үүнд 102 шүүгч, 142 прокурор, за 1108 цагдаагийн албан хаагчид оролцсон. За энэ улсын хэмжээнд эрүүгийн иргэний мөрдөгчд оролцсон. За 527 шийдвэр гүйцэтгэгчд. За судалгаа бол үндсэндээ 8 асуулттай байсан. За байгууллага тус бүрийн хариултыг бол диаграмаар харьцуулан шинжилсэн. За эхлээд бол ерөнхийдөө хиймэл оюун ухааны талаарх ерөнхий ойлголтыг асуусан нийт оролцогчдын 76% орчим хувь нь бол дунд сул мэдлэгтэй гэсэн ийм хариултыг өгсөн байсан. Цагдаа шийдвэр гүйцэтгэгчдийн дунд бол ойлголтын төвшин харьцангуй жигд боловч мэдээж бас хэрэглээний жишээ ховор байсан. За цөөн тооны цагдаагийн албан хаагчид хяналтын камер, дугаар таних системийг бол нэрлсэн. За тэгэхээр ер нь хиймэл оюун ухааныг манай хууль зүйн салбарт хэрэглэх хэрэгтэй юм уу гэдэг асуултанд нийт оролцогчдын 65% орчим хувь нь бол ер нь хэрэгтэй, хязгаартаагаар ашиглах нь зөвөө гэсэн ийм хариулт өгсөн. За цөөхөн оролцогч бас огт хэрэглэж болохгүй гэсэн ийм хариулт өгсөн байна лээ. За тэгвэл юунд яаж ашиглаж болох вэ? Ямар чиглэлээр? За үүнд баримт бичиг одоо ангилах, боловсруулах, автоматжуулах гэдэгт бол нэлээд олон хүн хариулсан байна лээ. За түүнчлэн өгдөл боловсруулах, хэрэг бүртгэх, хяналт шинжилгээ хийх, за мөн давтан гэмтэрэг үйлдэх, эрсдлийн үнэлгээ хийх болон иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөхөд хиймэл оюун ухааныг бас ашиглах боломжтой юм а гэсэн ийм хариултыг өгсөн. За та үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг ашигладаг уу гэсэн асуулт байсан. За үүнд бол 63% орчим хувь нь бол үгүй гэсэн хариултыг өгсөн. За ингээд хүндрэл бэрхшээл нь юу вэ гэж. За хүндрэл бэрхшээл бол мэдээж мэдлэг мэдээлэл дутамгүй байна, хууль эрх зүйн орчин байхгүй зэрэг хариултыг өгсөн. За ингээд бүх байгууллагын оролцогчид нэгэн дуугаар маш өндөр хувьтай хариулт өгсөн. Асуулт нь юу байсан бэ гэхээр хэрэв та хиймэл оюун ухааны талаарх нь сургалтанд хамрагдах боломж гарвал одоо хамрагдах уу гэхэд нийт одоо оролцогчдын 90% нь бол тийм ээ гэсэн хариулт өгсөн.
Тэгээ энэ юу хэлж ийм гэхээр ер нь хиймэл оюун ухааны талаарх сургалт судалгаа, туршлага солилцох семинар, гарын авлага зэрэг нь бол бидэнд хэрэгтэй байгаа гэдгийг бол илтгэж байгаа. За судалгааны тайлан бол гарсан бэлэн байгаа, та бүхэн танилцах боломжтой. Судалгаанд оролцсон байгууллагууд руу албан ёсоор хүргүүлнэ. За магадгүй манай хуулийн байгууллагууд энэхүү судалгааны үр дүн цаашдын үйл ажиллагаа бодлого төлөвлөгөөндөө бас арчлаад явах байхаа. За тэгэхээр хувь мэрэгчлэтнүүдийн төвшөнд ер нь ямар байгаа вэ гэдгийг дээрх судалгаа харуулсан бол одоо байгууллагуудын төвшөнд ер нь хиймэл оюун ухааны хэрэглээ өнөөгийн нөхцөл ямар байгаа юм бэ гэдэг рүү оръё. За цагдаагийн байгууллагын хувьд тээврийн цагдаагийн алба ухаалаг хяналтын камерыг бол ажиллуулж эхэлсэн байна лээ. За Улаанбаатар хотын 176 уулзвар цэгт хиймэл оюун ухаанд суурилсан 2600 камерын хяналтын системийг бол бүрэн үйл ажиллагаанд оруулсан байсан. За ингээд зогс чугамд авсан, игнэбээр буруу эзэлсэн, хурд хэтрүүлсэн, за үргэлжилсэн цагаан зураас давсан зэрэг зөрчлийг бол баримтжуулах боломжтой юм байна. За мэдээж энэ бол зам тээврийн ослыг бол бодиттой бууруулна, иргэдийг одоо хохирохоос сэргийлнэ. За мөн замын хөдөлгөөнийг ухаалгаар одоо удирдан зохицуулах ийм боломж бүрднэ гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид өдөр тутамдаа замын хөдөлгөөний одоо оролцоод явж байгаа. Тиймээс энэ хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг одоо хяналтын камерын бас нэгэн дата болцоочод явж байна гэсэн үг. За түүнчлэн цагдаагийн байгууллага дээр зөрчил AI, мэдүүлэг AI зэрэг энэ гарын авлага, захин платформуудыг бол үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байгаа юм байна. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд энэ хиймэл оюун ухаанд суурилсан робот тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөг бол баталсан юм байна. За дээрх төлөвлөгөөний дагуу хиймэл оюун ухаанд суурилсан робот нь 20 ангийн одоо хяналтын үйл ажиллагаанд зориулагдах юм байна. За тодруулах юм бол 20 анги дотор ямар нэгэн гал усны аюул гарах, за хоригдлууд оргох, амиа хорлох болон энэ хоорондын зөрчил тэмцэл гарахаас бас урьдчилан сэргийлэх юм хянагчийн үүргийг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм байна. За түүнчлэн 20 ангийн өрөөний камер болгон дээр бас энэ хиймэл оюун ухаанд суурилсан анализ хийх юм системийг нэвтрүүлэхээр бол ажиллаж байгаа юм байна. За манай шүүхийн салбар. Тэгэхээр шүүхийн захимжилтын хүрээнд бид бас хиймэл оюун ухааныг хөгжүүлэх юм 6-7 модулыг одоо хөгжүүлээд ажиллаж байгаа. За үүнд зургийг текст болгох буюу гар бичмлийг текст болгох. За мөн энэ баримтын төрлийг ангилах буюу энэ юу хэлж ийм гэхээр тухайн хавтас тэрэг дотор байгаа нотлох баримтуудаас энэ нь иргэний үнэмлэх юм байна. За энэ нь одоо хэргийн оролцогчдын мэдүүлэг юм байна. Энэ нь одоо банкны дансны одоо хуулга юм байна гэдгийг ялган таних ийм боломжтой гэсэн үг. За мөн түнчлэн ярианаас текст рүү хөрвүүлэх, за дүрмийн алдаа шалгах, кирилл бичгийг монгол бичиг рүү, монгол бичгийг кирилл бичиг рүү хөрвүүлэх. За мөн одоо шийдвэрийн сангаас хайлт хийх зэргийг нэрлэж болно. За үүнтэй холбоотойгоор нөгөө хүний хувийн болон эмзэг мэдээллийг одоо масклах буюу нууцлах ийм үйл ажиллагааг бол бас энэ хиймэл оюун ухаанаар хийж байгаа. За ингээд нийт 6-7 төрлийн модуль байгаа. Эдгээрээс монгол бичиг рүү хөрвүүлэх, за дүрмийн алдаа шалгах, дуу яриаг бичвэрт хөрвүүлэх 3 модуль бол бэлэн болцсон байгаа. За тэр зургийг текст болгох буюу гар бичмлийг Word-ын текст болгох энэ ажилд бас миний бие тэр датаг цуглуулах, за датаг цэвэрлэх процессд нь өөрөө оролцсон. Одоо сурах процесс руугаа орж байгаа. Тэгээ нийслэл орон нутгийн шүүхүүдээс моделийн суур датаг бол цуглуулсан нийт 50,000 орчим хуудас суур дата цуглуулахад бас тодорхой бэрхшээлүүд гардаг юм байна. Гаргагдахгүй тэр сканер, дутуу сканер дах гар бичмлүүд текст хоёр зүрх гэх мэт. Тэгээд гүйцэтгэгч компани зүгээс бол зарим датаг дахин шаардсны дагуу бид нар бол гүйцээж өгөөд ингээд ажиллаж байгаа. За үүний дээр ер нь бид яах боломжтой вэ гэдгийг зүгээр олон улсын маш олон жишээнүүд байгаа. Би ганц жишээнд дурдмаар байна. За Америк нэгдсэн улсын Аризона мужийн дээчүүх яг 2 сарын өмнө хиймэл оюун ухаанд суурилсан 2 аватарыг ашиглаад эхэлсэн. За энэ юу хэлж ийм гэхээр шүүх гаргасан шийдвэрийнхээ тухай мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн. За энэ бол Америкийн нэгдсэн улсад бас анхны жишээ гэж тооцогдож байгаа. За та бүхэн дийлэгцэн харж байна. Энэ хоёр нь бол бодит хүмүүс биш. Хиймэл оюун ухаанаар гаргаж авсан эрэгтэй эмэгтэй виртуал дөрүүд. Виктория Даниэл гэж байгаа. За энэ хоёр яадаг вөхөр аливаа мэдээллийг амьд хэлбэрээр хүргэхээс гадна шүүхийн шийдвэрийг иргэд олон нийтэд энгийн үг хэллэгээр тайлбарлан хүргэдэг.
Жишээ нь шүүх шийдвэрээ гаргалаа, шүүгч нь гаргасан шийдвэрийн тойм хураангуйг боловсруулад сайтар нэгтэлснийхаа дараа аватар унших эхийг зөвшөөрдөг. За ингээд ямар нэгэн хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчийн оролцоогүйгээр олон нийтэд мэдээллийг бодиттой хүргэнэ л гэсэн. Тэгээ үүний цаад ач холбогдол нь бас нөгөө иргэд олон нийт чинь урт мэдээлэл текстийг уншаад авах цаг зав байхгүй. Тийм учраас видео хэлбэрээр хүргэчихэж байгаа. За бас нэг чухал зүйл нь энэ хоёр чинь зүгээр нэг бэлдсэн их уншихаас гадна иргэд олон нийтдээ энгийн ярианы төвшөнд чөлөөтэй харилцан ярилцах чадвартай. Тиймээс энэ нь бас нөгөө технологид хандах боломж хязгаарлагдмал хүмүүст тусалдаг гэсэн. За нөгөө талдаа магадгүй бичиг үсэг тайлагдаагүй хүнд бас шүүхийн шийдвэрийг ойлгомжтойгоор тайлбарлан өргөх боломжтой гэсэн. За эдгээрийг бол бас бид ингээд нэвтрүүлээд хэрэгжүүлэх боломжтой юм а гэж хэлж байгаа. За дээр дурдсанаар ер нь манай хуулийн байгууллагууд тодорхой хэмжээнд бол хэмэл оюуныг бол нэвтрүүлээд эхэлсэн. Хамгийн гол нь энэхүү процесс чи өөрөө нөгөө нэг талдаа хэрэглэгчдэд нөгөө талдаа хуульчд бидэнд нөгөө ил харагдахгүй, гарт баригдахгүй боловч цаагаараа системийн гүнд ажилдаг болохоор хэмэл оюун ухааны хэрэглээ манай хуулийн салбарт тодорхой хэмжээнд эрчимжиж байна гэж хэлэх гэж байгаа. Гэхдээ манай улс одоо хэмэл оюун ухааны тухайг тодорхойлсон хууль эрх зүйн орчин хараахан гараагүй. Тийм учраас байгууллагууд дотроо бас хэмэл оюун ухааны нэвтрүүлэгтэй холбоотой дүрм журм стандартууд бас хангалттай алга байна. Тэгэхээр бид хэмэл оюун ухааныг хуулийн салбарт ер нь яг ямар үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм бэ, боломжтой юм бэ гэдэг нь чухал. За гадаад улс орнуудын жишээг харахад эхлээд бол энгийн дотооддоо захиргааны шинжтэй үйл ажиллагаанд бол хэмэл оюун ухааныг нэвтрүүлээд явж байгаа юм практик бол байгаа. Тэгэхээр бидэнд дүрм журм стандарт хэрэгтэй юм а гэдгийг нотолсон бас нэг жишээ энд дурдчих. За Америкийн нэгдсэн улсын дээр Аризона мужийн шүүх бол хэмэл оюун ухааныг үйл ажиллагаанд хэрэглэхэд анхааруулга зааварчилга гаргасан байдгийг. За энэ юу вэ гэхээр за эхлээд хэмэл оюун ухааныг хэрэглэж болох хэмэл оюун ухааны систем төрлүүдийн зааж өгсөн. За та бүхэн дийлэгцэнд харж байна. ChatGPT-г бол мэдэн Gemini, за Cloud эдгээр түүл хэрэгслүүдийг бол шүүх үйл ажиллагаандаа бол яг хэрэгж болно гэж хэлсэн. За тэгвэл юунд яг яаж хэрэглэх вэ эдгээрийг? За эдгээрийг бол ерөнхий загтал харилцааны төслийг боловсруулах. За мөн мэдээллийн одоо хуудас сургалтын хэрэглэгдэхүүнд зориулж контент үүсгэх. За вебсайт хэлний модулыг сайжруулан хялбарчлах. За өгөгдлийн багцад дүн шинжилгээ хийх. За мөн одоо урт баримт бичиг эсвэл богино баримт бичгийн багцаас гол мэдээллийг нэгтгэн одоо бичих. За мөн одоо нарийн төвөгтэй бичмэл материал дээр дүн шинжилгээ хийх зэргийг бол зөвшөөрсөн байдаг. За анхааруулга. За нөхдүүдээ 100% найдаж болохгүй шүү. Үүсгэсэн агуулгыг үргэлж засварлаарай. Эмзэг сэдв. Хэвлэлийн мэдээнд маш болгоомжтой хандаарай. Аливаа зураг дүрс дуу бичлэгийг одоо сайтар нягтлж үзээрэй гэдгийг анхааруулсан. За мөн түүнчлэн тэр өгөгдөл хадгалах, ашиглах лицензийн гэрээнийхээ заалтуудыг сайн үзээрэй. Яагаад тэгэхээр хэмэл оюун ухааны энэ төлөвлөлтийн лицензийн хугацаанууд өөр байдаг учраас дууссан байх вэ? Энэ дээрээс анхаарал хандуулаарай гэсэн. За тэгвэл хоригдсон хэрэглээ болон төлөвлөлтийг зааж өгсөн товчхонд. За үүнд хэргийн оролцогчдын хувийн мэдээллийг боловсруулах. За шүүхийн захиргааны хүний нөөцийн мэдээлэлтэй ажиллах зэрэгт бүх төрлийн хэмэл оюун ухааны төлөвийг бол хоригдсон. Яагаад тэгэхээр энэ хэрэглэх тохиолдолд арай хит их эрсдэлтэй байна гэж ингэж үзсэн. Хүний хувийн болон эмзэг мэдээллийг нээлттэй өгж болгож боловсруулахад бидэнд арай илүү туршлага хэрэгтэй байна гэж ингэж үзсэн байдаг. За түүнчлэн кейс тойм, за нийтийн мэдээлэл дүн шинжилгээ хийх, бусад энэ дотоод үйл ажиллагаанд боловсруулалт хийхдээ за ChatGPT, Gemini зэрэг эдгээрийн үнэгүй хувилбарыг битгий ашиглаарай гэдгийг анхааруулсан. Хоригдсон гэсэн. За ингээд DeepSeek-ийн аль ч хувилбарыг шууд хоригдсон байна. За ингээд хэмэл оюун ухааны төлөвлөлтийн зөвшөөрлийг хаанаас яаж авах вэ зэргийг бол энэ хүү одоо анхааруулга зааварчилгаанд бол тодорхой зааж өгсөн. За ингээд санал дүгнэлт рүүгээ оръё. Тэгэхээр бидэнд хэмэл оюун ухааны эрх зүйн зохицуулалт дүрм журм стандартууд бол шаардлагатай байна гэдгийг бол дүгнж хэлмээр байна. За мэдээж төсөв хөрөнгөөс гадна хэмэл оюун ухааны хэрэглээнд цаана заавал хүний одоо хяналт хэрэгтэй, чанартай өгөгдөл хэрэгтэй учраас
бид хүний нөөцөө бэлтгэх шаардлагатай. За хуульч мэрэгчлэтнүүдийн маань цахим ур чадварыг дээшлүүлэх, хэмэл оюун ухааны хэрэглээг ойлгон таниулах сургалт судалгаа, удирдлагын манлайлал биднэрт хэрэгтэй байгаа. Технологиг нэг л үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эхэлсэн л бол энэ хизээч дуустдаггүй ажил юм а гэдгийг бид мартаж болохгүй. За ингээд эцэст нь хэлэхэд өнөөдөр бас тодорхойгүй зүйлүүд маш олон байна. Гэхдээ нэг зүйл маш тодорхой байна. Бид өнөөдөр хичээхгүй зориглохгүй бол маргааш хоцорхон туйлын тодорхой байна. Тийм учраас өнөөдрөөс эхэлцгээе. За баярлалаа та бүхэнд. За Даваад Орч хөгжтэй баярлалаа. За Даваад Орч хөгж нилээдгүй судалгаанд суурилсан, нилээн өргөн үрээний судалгааг урт удаан хугацаанд хийсэн, хөдөлмөрлсөн, түүнийгээ бас санал дүгнэлт гаргасан, ямар хэмжээнд хууль зүйн салбарт хэмжээ ухааныг хэрэглэж болохын ямар тохиолдолд хязгаарлахын гэсэн нилээн наривчилсан ийм мэдээллүүдийг та бүхэнд өгсөн бахаа гэж бодож байна.